That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр 3 дугаар сарын 5-ны өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. За гэвч энэхүү ноцтой мэдэгдэл нь Орос Украины дайны асуудал, за мөн Америк нэгдсэн улсын зүгээс Украины дайны асуудал дээр гаргаж өөрчлөлт хийж буй өөрийн байр сууриа илэрхийлсэн явдал гэх мэт томоохон шалтгаанууд. За мөн эдгээр дээр нэмээд ерөнхийдөө Монголд цагаан сарын баяр утсан, за залгуулад Мартин 8 болсон гэх мэтээр хүмүүсийн сатарах үйл явдлууд маш их байсан тул энэ сэдв ерөнхийдөө зарагдаад өнгөрсөн. За тэгвэл тухайн өдөр Эммануэль Макрон яг ямар мэдэгдэл хийсэн бэ гэвэл за Франц улс нь бол улсынхын цөмийн хүчин чадлыг бол улам өргөжүүлж, за Европ төвийн улс орнуудыг бол цаашлаад өөрийн цөмийн шүхрийн хамгаалтанд оруулах боломжтой гэдэг иймэрхүү төлөвлөгөөгөө зарласан явдал байгаа юм а. За түүхийг сөхөөд үзвэл бол 1949 оны 4-р сарын 4-ний өдөр Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО үүсгэн байгуулагдсанаар тухайн үеийн НАТОгийн цорын ганц цөмийн зэвсэгтэй гүрэн болох Америк нэгдсэн улс нь зүүн Германаас баруун тийш орших өөрсдийн холбоотон улс орнуудыг бол аль бие ёсоор өөрийн цөмийн шүхэрт бол хамруулж байсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цөмийн зэвсэгтэй улс орн бүхэнд бол өөрсдийн гэсэн цөмийн номлол гэж байдаг. За харин Америк нэгдсэн улсын цөмийн номлол нь бол дан ганц өөрсдийгөө хамгаалах бус, за өөрсдийн холбоотнуудыг бас давхар хамгаалах, холбоотнуудын нутагт шаардлагатай бол цөмийн зэвсгээ байрлуулах, за бас үнэхээр шаардлага үүсэх юм бол хоёрт биш харин урьдчилж буюу төрүүлж цөмийн цохилт өгөх зэрэг бол номлолт нь багтсан байдаг. За иймд Европ төв нь бол он удаан жилийн турш Америк нэгдсэн улсын цөмийн шүхэрд ор багтаж альва цөмийн аюул эрсдлээс бол хамгаалагдаж ирсэн гэж ойлгож болно. За гэвч өнөөдөр дэлхийн ертөнцийн геополитик өөрчлөгдөж, за нэг туйлд 90 үеэс олон туйлд 90 рүү шилжилт хийж байна. За Америк нэгдсэн улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп бол Америк нэгдсэн улсын гол стратегийн аюулыг Оросын холбооны улс бус харин бүгд найрамдах хятад ард улс хэмээн тодорхойлсноор Оросын эсрэг бодлогоо бол зөөлрүүлж, за бүгд найрамдах хятад ард улсын эсрэг чиглэсэн бодлогоо бол илүү эрчимжүүлж эхэлж байгаа харагдаж байна. За нэг ёсондоо бол Трамп Европ төвд хандан өөрсдийнх аюулгүй байдлыг одооноос эхэлж өөрсдөө ханг гэх хатуухан анхааруулгыг өгч байна гэж харж болохоор байна. За ингэснээр он удаан жилийн турш Америк нэгдсэн улсын цөмийн шүхэр, за Америк нэгдсэн улсын ботлон хамгаалах хүчний дор нуугдаж аюулгүй байж ирсэн Европ төвийн улс орнууд за цаашид бол өөрсдийнх нь төвийн геополитик аюулгүй байдлын асуудлуудыг за өөрсдийнх нь гараар өөрсдийнх нь толгоогоор бол бүрэн хариуцах ёстой юм түүхэн шаардлагагүй ач холбогдолтой үйл явдал цаг үе бол эхэлж байна. Үнэхээр л Европ төв цаашид оршин тогтнохыг хүсэж байгаа бол зайлшгүй энэ шийдвэрлэлтийг бол хийх шаардлагатай. За үүнийг бол зарим талаараа яг л байгалийн шаардлага гэдэг шиг нийгмийн шаардлага гэдэг нүдээр бас харж болно. За ингээд гол сэдвтээ үргэлжлүүлэн орохоос өмнө та бүхэндээ өөрсдийн хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо бас танилцуулж байна. За доор сэтгэгдэл хэсэгт Авторгын хууль зүйн товчооны Facebook линкийг холбоосыг бол би оруулсан байгаа. За та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор холбоосоор нь орж Авторган дээр Facebook дээр лайк дарж манай хамтран ажиллагч байгууллагыг болон өөрсдийнхөө сонсдог сувгийг бас дэмжээрэй гэж хүсье. Юуны өмнө Франц улс хэрхэн цөмийн гүрэн болсон талаар яриагаа эхлэх зүйтэй байх. За дэлхийн 2 дугаар дайнд Франц улс нь нацист Германы өмнө бол амархан ялагдал хүлээж, за 1945 онд холбоотны цэргийн эвсэл чөлөөлөх хүртэл Франц нь Германы мэдэлд байсан. За харин дайн дууссаны дараа Францын генерал байгаад, за дайны дараа ерөнхийлөгч болсон Шарль де Голль гэх хүн за Франц улсад бол аль бие ёсоор цөмийн судалгаа эхлүүлэх бол тушаал өгч, за атомын энергийн газрыг бол байгуулсан байдаг. За гэхдээ тухайн үед Франц улсын цөмийн эрчим хүчийг бол цэвэр эрчим хүчний зориулалтаар хөгжүүлэхээр ажиллаж байсан. За гэвч 1950-ад оны үеэс эхлэн олон улсын геополитикийн нөхцөл байдал тун эвгүй бодж эхэлсэн байгаа.
Учир нь 1949 онд Зөвлөлт холбоот улсын хийсэн цөмийн туршилт амжилттай болсноор зөвлөлт нь албан ёсоор дэлхийн 2 дахь цөмийн гүрэн болон хувирсан. Мөн үүний улмаас хүйтэн дайны уур амьсгал улам бүр ширүүсэж эхэлсэн бөгөөд энэхүү хүйтэн дайны он жилүүдэд бол цөмийн зэвсэгтэй байх нь өөрөө том гүрнүүдийн стратегийн гол хүч болохыг бол Франц улс ойлгож эхэлсэн байдаг. Ингээд 1954 онд Францын Force de Division буюу саатуулах хүч хэмээх нэртэй цөмийн хөтөлбөр бол албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Франц улсын хувьд 1960 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус улс нь бол өөрийн анхны цөмийн туршилтаа Алжирийн элсэн цөлд бол амжилттай хийсэн. Энэхүү туршилтаар тэд бол 70 килотонны хүчтэй цөмийн бөмбөгийг бол туршилсан байдаг. Энэ нь Америк нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улсын анхны туршилтуудтай харьцуулахад бол хүчин чадал хамаагүй өндөртэй цөмийн зэвсэг байсан гэсэн үг. Энэхүү уг туршилт бол амжилттай болсноор Франц улс нь албан ёсоор Америк нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Их Британь зэрэг улсуудын араас дэлхийн 4 дахь цөмийн гүрэн болж мэндэлсэн түүхтэй. Ерөнхийдөө бол Алжир нь бол 1966 онд тусгаар тогтнох хүртэл Францын колони улс байсан. Иймээс Францчууд 1961-ээс 1966 оны хооронд нийт 17 удаагийн цөмийн туршилтыг бол Алжирийн нутагт хийсэн. Харин Алжир тусгаар тогтносны дараагаар Франц улс нь цөмийн туршилтуудаа номхон далайдах Полинезийн арлуудад бол хийдэг болсон байгаа юм. Харин Франц улсын цөмийн номлолын хувьд гэвэл тус улсын байр суурь нь тун сонирхолтой. Уг нь бол Франц улс нь анхлан өөрийн улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, аюулаас урьдчилсан сэргийлэх зорилгоор бол цөмийн зэвсэг хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ Франц улс нь өөрсдийн цөмийн зэвсгийг бол НАТОгийн бодлого дор, НАТОгийн хяналтан дор бус харин НАТОгоос бол НАТОгийн хяналтаас бүрэн гарч байгаад бие даасан байдлаагаар хөгжүүлсэн юм. Иймээс өнөөдөр Франц нь хэдийгээр НАТОгийн гишүүн орн мөн боловч Францын цөмийн зэвсгийн асуудал дээр НАТО ямар ч нөлөөлөх эрх мэдэлгүй байдаг. Хэрхэн ашиглахыг зөвхөн Франц улс бие даан шийддэг гэсэн үг. Улмаар 1970-аас 1980-ад он бол Франц улсын хувьд цөмийн чадвараа эрс нэмэгдүүлсэн он жилүүд байсан. Тухайлбал Франц улс нь цөмийн шумбагч онгоцнуудыг зохион бүтээж мөн цөмийн пуужингийн системүүдийг идэвхтэй хөгжүүлж байсан. Түүнчлэн 1980-ад оноос бол M4 зэрэг баллистик пуужин, ASMP зэрэг олон төрлийн алсын болон дундын зайн тусгалтай пуужингуудыг хөгжүүлж Франц улс нь бол алсын зайд бол цөмийн цохилт хийх боломжтой болж хувирсан. Энэхүү Франц улсын цөмийн хүчин чадал тун амжилттай хөгжиж байсан ч 1992 онд тус улс цөмийн туршилтаа бүр мөсөн зогсоох шийдвэр гаргасан юм. Улмаар 1996 онд Францын ерөнхийлөгч байсан Жак Ширак улсынхын цөмийн туршилтыг бол бүр мөсөн зогсоох шийдвэр гаргаж олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг бол дагаж мөрдөхөө зарласан. Ингэснээр ерөнхийдөө Франц улс нь цөмийн зэвсэглийн салбарт хөгжлөө түр зур зогсоож бол гацаачхаад байсан гэсэн үг. Гэхдээ мэдээч хэрэг шин загварын пуужингууд, шин нисэх онгоцнууд бол энэ хугацаанд бол зохион бүтээгдэж тэр хэмжээгээр цөмийн зэвсгийнх нь туулах чадвар бол цаагаараа сайжирсаар байсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгвэл Америк нэгдсэн улсын хувьд гэвэл тус улс нь дэлхийд дээрх хамгийн өргөн хэмжээний цөмийн шүхрийн бодлого хэрэгжүүлдэг улс юм. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэвэл Америк нэгдсэн улс нь бол өөрсдийн холбоотнуудыг бол гадны аюул занал хийлэл цөмийн дайралтаас бол хамгаалах үүрэг хүлээдэг. Мөн холбоотнууд нь хэрвээ дайралтанд өртсөн тохиолдолд зөрүүлээд дайсагнагч орн руу цөмийн цохилт өгөх бол бүрэн боломжтой улс гэсэн үг. Америк нэгдсэн улсын цөмийн шүхэрд ор ерөнхийдөө НАТОгийн гишүүн орнууд бүгдээрээ багтдаг. Үүн дээр нэмээд бас Аз тивд бол гол холбоотнууд болох Өмнөд Солонгос улс, Япон улс, мөн Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудыг бол нэрлэж болно. Мөн Америк нэгдсэн улсын хувьд бол эдгээр улсуудыг өөрийн цөмийн шүхэр буюу цөмийн хамгаалалтанд оруулснаар тэдгээр улс орнуудад бол цөмийн зэвсэг замбраагүй хөгжих, замбраагүй дэлгэрэх буюу цөмийн зэвсгийг бол замбраагүй дэлгэрүүлэх үйлдэлийн эсрэг бол алхам хийж байгаа гэж хэлж болно. Энэ нь бол цаад утгаараа бол дэлхийн нийтийн аюулгүй байдал инх тайвны төлөө хийж буй бас томоохон алхамч гэж бол явагддаг. Мөн Америк нэгдсэн улс нь эдгээр улс орнуудыг өөрийн цөмийн шүхрийн дор оруулснараа өөр нэгэн давуу тал үүсэж байгаа нь Америк нэгдсэн улсыг бол яалтчгүй дэлхийн дахны геополитикийн томоохон тоглогч
болгох ийм том боломжийг бол давхар олгож өгдөг гэж ойлгож болно. Харамсалтай нь ерөнхийлөгч Дональд Трамп барууны холбоотнуудаас улам бүр зайгаа барьж буй явдал нь нэг талаасаа тус улсын холбоотнуудын зүгээс Америк нэгдсэн улсад итгэх итгэцлийг бол үгүй хийж байгаа нь тун харамсалтай. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо хэрв Америк нэгдсэн улсын цөмийн шүхэрт багтдаг улсууд Америк нэгдсэн улсад итгэхээ болбол тэд өөрсдөө бие даан цөмийн зэвсэг хөгжүүлэх магадлал бас тодорхой хэмжээгээр өснө гэсэн үг. За ялангуяа сүүлийн жилүүдэд Япон болон Өмнөд Солонгос зэрэг улсууд нь бол Хойд Солонгос болон одоо Хятадын зүгээс өссөн нэмэгдэж буй аюулаас сэргийлэхийг зорилгоор өөрсдөө бие даасан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэдийнэ бол яригадад эхэлсэн байгаа. За ийм хүндхэн нөхцөл байдал цаг үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Аз твдэх холбоотнуудтай бол хатуу хандвал Азийн хоёр бар улс бол өөрсдөө тун удалгүй цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх эрсдэл өндөр харагдаж байгаа юм а. За үүнээс гадна Америк нэгдсэн улс нь бол НАТОгийн улс орнуудаас бол шудраг адил тэгш санхүүжилт шаардаж байгаа нь Европын улс орнуудын зүгээс Америк нэгдсэн улсад итгэх итгэлцлийг бас давхар үгүй хийж байгаа хэрэг юм. За нэгэнт нөхцөл байдал геополитик юм хурцдмал болж буй учраас Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 5-ны өдөр шаардлагатай тохиолдолд Франц улс нь бол өөрийн цөмийн шүхэр дор Европын улс орнуудыг бол одоо бүхэлд нь хамруулах талаар бол ноцтой мэдэгдэл хийсэн. За тэрээр ярихдаа бол Америк нэгдсэн улс бидний дэргэд үргэлж байна гэдэгт бол би итгэхийг хүсэж байна. За гэхдээ нөхцөл байдал өөрөөр эргэсэн тохиолдолд бид бас бэлэн байх ёстой гэж хэлсэн. За Францын хувьд бол одоо Оросын холбооны улс Украины хийж буй дайн дууссан ч бай. За эсвэл гал зогсоох гэрээ хийгдсэн ч байх хамаагүй. За Орос улс нь бол үрд мөнхөд Европ төвийн аюулгүй байдлын том сорилт байх болно гэж бол үзэж байгаагаа тэрээр бас хэлсэн. За гэхдээ Макроны үг бас яг ч оргуу гэж хэлж бас болохгүй. За түүхийн бүхий л цаг хугацааны явцад бол Орос ба Европ гэх хуваагдал бол байсаар ирсэн цаашид ч бол байх бах. За Орос орн бол одоо өөрөө томоохон газар нутагтай ашигт малтмал болон хүний нөөцийн одоо Европтой харьцуулахад бол арвин их нөөцтэй улс. За иймээс одоо Европ тэмийн хувьд бол үеийн үед бол аюул занал хийлэл бол байсаар ирсэн. За гэхдээ Путин дан нэгэнт дууссан учраас Оросын холбооны улс нь бол цаашид Америк нэгдсэн улсын хувьд бол гол аюул бол байха болсныг бол одоо Трамп бол хэлээд байгаа. За иймээс Орос нь одоо хэрвээ үнэхээр аюул юм бол Оросыг үнэхээр аюул гэдэг нүдээр хармаар байгаа юм бол энэ нь бол зөвхөн Европ төвийн улс орнуудын хувьд бол аюул болж таарна. За иймээс одоо өөрсдийн аюулаас европчууд та нар өөрсдийгөө сэргийлээ гэдэг одоо хатуухан ийм философи бүхий одоо үгийг одоо утга санаа Трампаас бол нэвт хангалтж байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр Европ ТV-ийн талаар өшөө жаахан бас дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байх. За Европ хөгшөрсөн үү гэвэл хөгшөрсөн. За Европ ТV цагаачтдаа идэгдэж байгаа юу гэвэл идэгдэж байгаа. За Европ Оростой харилцаа муудснаар бол Европт инфляц бас өсөж байгаа юу гэвэл өсөж байгаа. Иргэдийн амьдрал муудаж байгаа юу гэвэл муудаж байгаа. За гэхдээ эцсийн эцэстээ Европ бол Европ. За могоо 3 тасарвч гүрвлийн дайтай гэдэг шиг Европ ТV-г бас юугүй цаазын тавцсан дээр зогсоод хойдхоо уншуулж байгаа цаазлуулагч гихнүүдээр харах нь бол одоо өрний соёл иргэншил одоо өрний философийн төв болсон энэхүү ТV-г бол дэндүү басамжилсан хэрэг болох нь бол гарцаагүй нэ. За гэхдээ Европт шинжлэх хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Трамп хэдийгээр одоо геополитикийн үүднээс бол хамтрагчтай хөсөр хаяж найдваргүй найзын дүр одоо үүсгэж байгаа нь өөрөө геополитикийн одоо хувьд Америк нэгдсэн улсын геополитикийн хувьд бол баг зэрэгс чих хэмжээний ялагдал одоо мөн боловч энэ нь бас нэг талаараа унтаа байсан Европ ТV-г нойрноосоо сэрэхгүй бол унтаагаараа үхэх гэдэг одоо томоохон тийм анхааруулах дохио болсон гэж ойлгож болно. За Польш улсын ерөнхий сайд Дональд Туск одоо болж буй үйл явдлыг дүгнэн хараад Европ ТV нойрноосоо сэрлээ хэмээн мэдэгдсэн нас зүгээр ч нэг хий хоосон мэдэгдэл бол биш байсан. За Европ үнэхээр одоо сэрж байгаа нь бас үнэн. За ядаж одоо нүдэ нээх гэж одоо хичээж байна. Гэхдээ одоо Украины дайныг бол үргэлжлүүлэн санхүүжилт хийх нь зөв гихнүүдээр одоо сэрж байгаа нь бол мэдээж олон хүний бол дургуутсыг бол одоо хүргэсэн байх. За мөн Европын улс орнууд бас яг бүгд дуу нэгтэйгээр Украины дайныг санхүүжүүлнэ гэж дуугарч бас чадахгүй байгааг бол та бүх ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хий хоосон яриа биш яг бодит байдлыг бол ярих хэрэгтэй. За үнэхээр Европ ТV Украинд олгодог байсан Америк нэгдсэн улсын тэрхүү асар их тусламжийн орон зайг бол
бүрэн бие даа нөхөх боломжтой юу гэдэг асуултан дээр бол одоо гоцчлон үргэлжлүүлээд ярилцъя. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол өнгөрсөн хугацаанд Украин руу бол нийтдээ 138 гаруй тэрбум долларын одоо зөвхөн зэр зэвсгийн тусламжийн багцыг бол илгээгээд байгаа. За харин Европын холбооны улс орнуудын хувьд бол дайн эхэлснээс хойш нийтдээ 88 тэрбум гаруй долларын одоо нийт тусламжийн багцыг бол илгээсэн байгаа юм. За иймээс хэрвээ Америкийн нэгдсэн улс Украин улсад цаашид аль бие усаар бүр мөсөн тусламж дэмжлэг үзүүлэхээ одоо тэр чигтээ зогсоох юм бол за Европ төвийн улс орнуудын хувьд ирэх 3 жилийн хугацаанд гэхэд одоо өөрсдийнх нь олгогдсон 88 тэрбум доллароос гадна нэмээд за бас Америкийн нэгдсэн улсын одоо өнгөрсөн 3 жилд олгосон 138 тэрбум доллар буюу за дор хаяж нэг 100 гаруй тэрбум долларыг бол долларын зөрүүг бол одоо нөхөж олгох тийм шаардлага үүсэт байгаа юм. За энэ нь бол мэдээж хэрэг Европын холбооны улс орнуудад бол аимшигтай том дарамт болж хувирах нь бол тодорхой харагдаж байна. Гэхдээ Европ Америкийн нэгдсэн улсыг бол эдийн засгийн хувьд орлох боломжтой гэвэл бас боломжтой. За Европын холбооны нэгдсэн эдийн засаг бол дэлхийд Америкийн нэгдсэн улсын араас бол хоёрт ордог том эдийн засаг. За мөн Европын эдийн засгийн гол хүчнүүд болох Герман, Франц, Польш болон одоо Скандинавын орнууд бол бүгд дуу нэгтэйгээр Украиныг бол дэмжиж байгаа. Мөн Евро парламентын зүгээс өнгөрсөн онд бол Украинд нэмэлтээр олгох 50 тэрбум еврогийн багцыг бол баталсан Европ төв Украиныг бол хөсөр хаях сонирхолгүй байгаа. За ядаж ойрын хугацаанд бол хөсөр хаях сонирхолгүй байгааг баталсан үйл явдал болсон гэж харж байна. Гэхдээ бас мэдээж үүнд бол хүндрэлүүд бас бий. За тухайлбал Европын холбооны зарим улсууд болох Австри, Унгар, Словак зэрэг одоо Балканы улсууд бол Украины тусламжийг бол эсэргүүцэж байгаагаа удаа мэдэгдсэн. За мөн Европын батлан хамгаалах салбар Америкийн нэгдсэн улсын шиг тийм том хэмжээний зэр зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалгүй учраас за Америкийн нэгдсэн улсаас олгодог байсан зэвсгийг бол бүрэн орлоход нэлээд том хүндрэлүүд үүсгэхээр бол харагдаж байгаа юм аа. За гэхдээ Европын холбооны батлан хамгаалахын нийт төсөв бол жилийн 400 тэрбум доллар байдаг боловч за 2 хоногийн өмнө болсон Европ парламентын хурлаар уг төсвийг за 800 тэрбум доллар болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. За эдийн засгийн хувьд Европын улсууд бол Украиныг ч гэж ер нь бол цаагаараа бол геополитикийн ялалт байгуулахын тулд бол асар их эдийн засгийн дарамт амсах шийдвэр гаргасан харагдаж байна. За гэхдээ хэдийгээр төсвөө 800 тэрбум доллар гэж баталсан ч гэсэн одоо гишүүн орнууд яг өөрсдийнхөө гаргах ёстой хэмжээний төсвөө хангалттай бүрдүүлж яг 800 тэрбум доллар болгож чадах уу гэдэг нь бол олон нийтийн анхаарлыг бол маш ихээр татаж байгаа юм аа. Тухайлбал Унгар, Болгар, Серб, Словак гэх мэтээр одоо Балканы орнууд бол бодит байдал дээр ямар ч чадамжгүй харагдаж байгаа юм. За мөн үнэхээр энэ их одоо мөнгө төвлөрүүлж чадлаа гэж бодоход Европ нь тэр их хэмжээний зэвсэг нийлүүлэхийн тулд өөрсдийн зэр зэвсгийн үйлдвэрүүдээ бол өргөжүүлэх шаардлагатай болж байгаа юм. За учир нь яг одоогийн байдлаар үйлдвэрүүдийн хүчин чадал нь бол Украины дайныг бол бүрэн одоо хангаж бол чадахгүй. За Европ төвд ерөнхийдөө бол зэвсгийн нөөц бодит байдал дээр бол маш бага байгаа. За мэдээч хэрэг байгаа бүхнээ Украин руу бас өгч болохгүй. За Европын улс орнууд өөрсдийн гэсэн одоо өөрсдийнхөө армийн бэлэн байдлыг бас давхар хангахын тулд өөрсөндөө бас хангалттай зэвсгийн нөөцтэй байх бол шаардлагатай харагдаж байгаа юм. За ер нь бол одоо энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол Европын холбооны зэвсгийн үйлдвэрлэл Америкийн нэгдсэн улсын түвшинд хүрэхийн тулд бол 10-аас 15 жил дунджаар шаардлагатай байгаа талаар бол мэдэгдсэн. За иймээс Европ яг одоогийн байдлаар бол Украины дайн дээр Америкийн нэгдсэн улсыг бүрэн орлох боломжгүй нь бол тодорхой харагдаж байна. За харин хэсэгчлсэн байдлаар орлох бол боломжтой. За урт хугацаанд бол Америкийн нэгдсэн улсын тусламжгүйгээр бол Европын холбоо Украинд дэмжлэг үзүүлэх чадамжгүй. За тэгэхээр Украины дайны хувьд бол одоо нөхцөл байдал нэг юм байна. За мөн одоо цаг үе нөхцөл байдлын шаардлагаас болоод Европын аюулгүй байдлын асуудлыг бол цаашид Франц улс тэргүүлж Европ твийг өөрийн цөмийн шүхэрт бол оруулж магадгүй одоо нөхцөл байдал үүсэж байгаа нь тодорхой боллоо. За хэрвээ аль бие усаар ийм зүйл болвол дэлхийн нийтийн геополитик хүчний тэнцвэр бол айжмдаа өөрчлөгдөх эрсдэлд нүүрлэж болох юм. За ямар ч тач 1990 2010-ад оны үе буюу одоо нэг туйлтай дэлхийн ертөнцийн амар амгалан тайван сайхан цаг үе ерөнхийдөө энд хүрээд дуусахар болж байгаа нь өдрөөс өдөрт одоо дэлхий дахинаа өрнөж байгаа энэхүү аимшигтай одоо үйл явдлуудаас бол тун тодорхой харагдаж байгаа нь харамсалтай юм. За бяцхан түүхийг сөхөөд ярихад бол Монголын эзэнт гүрний үед ч гэсэн
одоо Монголын амар амгалан гэж ярьдаг байсан. За учир нь монголчууд тухайн үеийн одоо дэлхийн ертөнцийг бол нэг туйлд болгосноор одоо хэсэгхэнч болов тайван цагийг авчирсан юм. За Монголтой бол Монголын эзэнт гүрэнтэй тухайн үед хинч өрсөлдөж чадахгүй байсан. За яг л 1990 2010 оны үеийн Америкийн нэгдсэн улстай адил дэлхийн хамгийн том гүрэн байсан. Иймээс бол Монголын эзэнт гүрний үед дэлхийн ертөнц нэг туйлд ирэн үетэй байсан. За харамсалтай нь ер нь бол энэ тайван цагууд үргэлж одоо хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг жамтай бололтой. За ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.